Өвчин намдаах тос. Нас ахихын хэрээр үе мөчний өвдөлт даамжран босч суухад хэцүү болсоор байдаг шүү дээ. Энэ тохиолдолд ахмадуудад маань үе мөчний өвдөлт намдаах маш сайн үйлчилгээтэй тос хэрэг болдог. Тиймээс Тред телевиз энэ удаад Америкийн нэгдсэн улсын өвчин намдаах өндөр үр дүнтэй тосыг танилцуулж байна. Өвчин намдаах тосыг булчин болон үе мөчний өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Жишээ нь үе мөч өвдөх, артрит, нуруугаар өвдөх, шөрмөс сунах зэрэгт хэрэглэж болох юм. Уг тос нь арсны гүнд маш хурдан шингэнэ. Гол үйлчлэл нь аажмаар халуун оргиулж, булчингийн гүнд үйлчлэн сулруулж, үе мөчний болон бусад өвдөлтийг намдаана. Ясны ургалтанд түрхэж иллэг хийж өгвөл өвдөлт намдаж ясны ургалт зогсох болно. Өвдөг тохой, гарын сарвуу, нурууны өвдөлт, мэдрэлийн гаралтай бүх өвдөлтөнд хэрэглэнэ. Зөөлөн эдийн битүү гэмтэл, булгаралт, шөрмөс сунах, татах, үрвсгэд иллэг хийж түрхээрэй. Хатгаа болон ханиад томооны үеэр цээжинд түрхвэл үрвсэл намдана. Найрлагандаа гавар, га, метил, салицилат зэргийг агуулсан. Энэ бэлтгэлийг зөвхөн арсанд түрхэж хэрэглэх ба нүд аманд гэмтсэн, түлсэн, зүссэн, шарх үүссэн газарт хэрэглэж болохгүй. Америкийн нэгдсэн улсын өвчин намдаах шилдэг тосон түрхэлгийг хэрэглэхдээ өдөрт 3-4 удаа биеийн өвдсөн хэсэгт болгоомжтойгоор нэмгэн тарааж түрхэнэ. Өвчин намдаах тосыг түрхсэн өдрөөс таны үе мөчний өвдөлт үгүй болно. Америк чанарыг танд хүргэе. Өвчин намдаах шилдэг тосон түрхлэг.